За сайн байцгаана нөхдөд. За сайн. За өнөөдөр та бүхэндээ багш нь амьтдын ертөнцөөр аялцгаая гэдэг хичээлийг орох гэж байна. За хичээлийн дэгээ багш нь хичээлийн ихэнх танилцуулъя. За юу гэж юм? Сонсъё. Бусдыгаа сонсох нь байна. За санаа бодлоо чөлөөтэй хэлэх нь байна. За цааш нь явуулъя. Би та нарыг чадна гэдэгт итгэж байна. За тэгээд чиний оролцоо бол хамгийн чухал шүү гэсэн ийм дөрвөн дэгтэй явах нэ. За цааш. За дараах бичлэгийг өнөөдөр маш сайн ажиллаж шүү. За ямар үйлдэл явуулсаа. За нэг нь ангийнхантаа сайхан ойлгосноо яриад өгч цаа минь юу. Тэгэхгүй зэрэг яриад хэр сонсохдохгүй. За. Энэ амьтад ингээд цагаан ингээд иргэжсэн шууд ингээд чихнээсний хавдад ингээд шууд өстэй болоод. За эхлээд арга явж байгаа сүүл рүүгээ бийжээд тэгээд хөдөлгөөн орсон тийм үү? За тэгвэл өнөөдөр бүгдээрээ өмнө үдсэн хичээл арга зургийн аргаар амтан зурнаа зурж ирсэн тийм ээ? Тэр хичээлээ баттгаж үзэх нь байна. За тэгэхээр хичээлийн маань зорилго энэ байна. Уушаарай. Арга зургийн аргаар амьтдыг дүрслэн бүтээл хийх нь байна. За багш нь одоо ширээн дээр нь хүүхд толгоны урд металл тавьсан байна. За бүгдээрээ дэлгээд харчих. Томыг нь миний хүүхд. Томыг нь дэлгээрэй. За наа чи юу вэ? Юу гэсэн бэ багш нь? За хүүхд толгоны адилхан байна уу? Өөр байна. За ямар амтан байна? За нэг багш нь цалаа болгоос нэг хүүхдээс сууж. За чинийх ямар амтан байх шүү? Нохоо юм шиг байна гэж. За өөр. Матар. За матар юм шиг байна гэж. За хамелеон байна гэж. За тэгвэл одоо багш нь та нарт нэг бичлэг үзүүлнэ. За миний хүүхд бас маш сайн ажиллаж шүү. За харсан уу? За эдгээр амьтад бол дөрөв мөчн дээрээ явдаг амьтад байх нь. Дөрөв мөчн дээр явдаг ийм олон амьтад байдаг. Энээс олон байгаа. Та нар мэдж байгаа тийм. За энэ багш нь зүгээр жишээ болгож хэдэн зураг болгочихлоо. За тэгээд дөрөв мөчтэй амьтны арга нь бол ерөнхийдөө ойролцоо гэдэг юм. За араатай амьтных бол хөлөөн хөлийнх нь арга бол саруутай байдаг бол хонь малных ямар байдаг бол тавхай туураатай байдаг тийм ээ. За тэгэхээр миний хүүхдүүд өөрийнхөө авсан амьтныхаа аргыг харах нь байна. Чинийх араат нь уу биш үү гэдгээ. За мөн энэ сүүл ялгаатай. За сүүл зарим амьтны сүүл урт байдаг тийм үү? Зарим амьтных богино байдаг. За цаашаа юу? За дараагийнх нь багш нь ямар амьтд вэ? Энийг юу гэдэг вэ? Жигүүртэй амьтд гэдэг тийм ээ. За жигүүртэй амьтны аргыг харууллаа та нарт. За жигүүртэй амьтан бол янз бүрийн шуу байна. За энэс ч олон байх магадaltaй. За энэ ямар амьтан бэ? За мэрэгч амьтан байна. За мэрэгч амьтны аргыг бас энэ багш нь харууллаа. За бас ямар мэрэгч амьтан байдаг гэдгийг харууллаа. За харсан уу? За хараад аваарай. За тэгвэл өнөөдрийн хичээлээ бүгдээрээ яаж явуулах юм бэ гэхээр за багш нь зорилттой та нарт уншаад өгчээ. За эхлээд бид нэр арга зургийн талаарх ойлголтоо сэргээн санах нь байна. Сайн сэргээн сонсноо. За арга зургийг ашиглан амьтан зурх нь. За дараа нь за бүтээлээ цэвэр нямбай хийгээд дуусгасныхаа дараа бүгдээрээ энэ дөрвөн орчинд алинд нь чиний хийсэн амьтан байрлах юм бэ гэдгийг авчраад байрлуулах нь. За юу? Ойлгосноо. За тэрнээс өмнө багш нь та нарт дахиад нэг зүйлийг харуулъя. За энийг сэргээн сануулж байгаа шүү багш. За багш нь та нарт эхлээд арга өгсөн байгаа тийм үү? За энэ аргийг харъя.
За энэ дээр тавьчих шин. За эхлээд ийм арга байна. Та нартай нь уу? Тэ. За багш нь одоо хийх үйлийнхаа дарааллыг үзүүлж шүү. Ингэснийхаа дараа бүгдээрээ энэ арга ямар амтан бэ гэдгийг өөрсдөө мэдээд өөрсдөө сэтгээд дараа нь бийжүүлнэ гадна талаар. Арга бийжүүлнэ. Ингэж зурх хэрэгтэй тийм ээ? За бийжүүлчлээ багш нь. Бийжүүлснийхаа дараа хамгийн сүүлд та нар бүтээл болгоно. Бүтээлээ гаргах хэрэгтэй. За тэгэхээр багш нь хүүхд болгонд арга өгсөн байгаа. Одоо арга маш сайн эхлээд сайн ажиглаарай. Тэгээд бүтээл болгоё бүгдээрээ бийжүүл. За юу. За 10 минут явах. За хүүхд болгоо. За энэ ямар амт юм бол. За хоёул хөлийнхаа саруу гарыг. Тавш малмон байна. Биш үү? Тэгэхээр юм богино сүултээ. За ийм илгүүнтэй ямар амт юм бэ бол. Багшийн самбар дээр наацсан биш үү царай. За. Тэти бодоод сэтгэл өөрөө бийжүүлж зурш бүтээл үүсгэж. Энэ юу юм болоо нэр. Ийм мошгоос үлд ямар амт тийм үү? Тэгээ зур. Өөрөө бодоод зурна шүү дээ. За. Чиний хэрэг ямар амт юм бол. За. Ийм урсуултай ирүүс ч юм уу өөр ямар амт болох нь хоо ч юм уу тийм ээ тий. Би ч юм зургийг авах. За ирүүс. За тэр урсуултай мөн үү? За иймэрхүү л амт байх ч чинь. За. Чиний ямар амт юм бол? За. За багш нь дараалал марцуух гэвэл тэрийг хараад шүмэх хэрэгтэй. Олгоны болов. Олгоных магадaltaй шилжиж байна. Чиний хэрэг ямар амтан гэж бодож байна? Шуулах гэж бодож байна. Шууны саруу байна тий. Сарууч угаасаа юм байдаг шүү дээ. Тэгэхээр шинийхэн шуун бол зүг байна. За. Зурч хань чи. Хэрэмлэх зарах гэдэг юм. Цагсгал суултаа гоё дэлчгэрч ихтэй. Зурчлах гэдэг шүү. Энийг нь ханд нэг чигөртөмөр морьныхаа зурагнаас оруулж гаргаж байна. Чинийх бол морь шүү дээ тийм ээ. Морьны сүүл ямар хэвчлээ. Нэг ч тийм ээ шүү дээ. Хоёр бүхний шүүс том гаргаж өгөх. Өөр өндөр харагдахаар заа.
Баганы толгой юм. Хорошо. Томог. Утаагүй шүү. Гаравч тань. Соргоч. За одоо бүтээлээ бийжүүлсэн бол одоо миний хөлтөд зураад одоо жинхэнэ бүтээл болгоо шүү. Өнгө будгаар нь ялгаад нэг их янзын гойгоо хаалч. Наадах ч гоё өнгөөр будаал одоо энэ арга харагдуулахгүй болсон бодход хаалт шүү. Зүцүр. Энд миний нэг энд гарш харагдаад байна. Тэгэхээр энд юу байх ёстой вэ? Үт байх ёстой. За өнгө утгаар бол маш гоё өнгө оруулж шүү. За одоо эндээс мөн чихэн зүрхсэн шүү дээ. Гүнэн чих. Энэ хавцаа чих байх юм. Энэ хавцаа чих байх юм. Тэр одооны өөр моринч сүүл гэдэг ч юм болж байгаа шүү. Ингээд сүүл орчдөг тийм ээ. Шууч том болохгүй. Шуй. Чоны ман хоймо. Чоны ман. Туулын чонараа тэмтний ханшарч өөр шүү дээ. Тийм ээ? Тач тийм. Тэгээд энэ ийм 32 гэж байхгүй шүү дээ. Тийм хөлн. Сүүл нь бол яг юм хүү юу юм бэ шүү дээ. Толгоноос ахлцсан.
Хэдэн минут? Хэдэн минут? За одоо өнгөөрөө гой бүтээлээ чимэглээд бодож шүмнэ хөтөц. Заах босч байгаа үлээгээд бид чиний дараа нь хайчилж байгаа юм шүү дээ. Тэрийг батгах зэ. Одоо миний үгийнх хэдийн шуучин ингээд үд байх үгүй. Ингэж байх юм уу? Үд байхгүй юм уу? Бүргэд юм байна тий. Харангөр утах юм уу? Өөрөнгөрөөс юм. За 2 минут явцаа гэвчсэн. За одоо будаа дуусгая 2 минут. Чихийн зурхгүй. За будаа дууссан бусдаагаа хүлээж. За яа. Дууссан. За 1 минут явцаа. За одоо жоохон хурдтай болъё. За одоо миний жоохон хурдтай. Миний үг мөр юм уу тий? Очооно лөө, мөр лөө. Мөр юм шүү тий? За. Шалнаас. За. За, маш хурдтай бодъё. Бүтээлүүдээ дуусгая манайхаа. За хурдлаарай. Маш хурдтай. За дуусчихна. За дуусчихсан гараа өгчихсөн. Тэр бол өгт туссан.
Залуусаг өнөд нь. За. Ташлаач. За. За одоо багшлуугаа нэг анхаарч. За бид нэг ингээ бүтээл хийсэн байгаа тийм ээ. Хүүхд болгоны бүтээлээ гаргацсан байгаа. За тэгэхээр одоо дараагийн үйл маань юу вэ гэхээр миний хүүхдүүд бүтээлээ яг гадна талаар нь эрмгийн дагуулад хайчлана. За. За маш гоё цэвэр нэмбэ хайчилж байгаа шүү. За хайчилж. Тийм. Яг л өөрийнхөө зурсан амтныг л хайчилж байгаа шүү. За ажиллаад аваарай. За. Зүгээр. Газраа үлдээ шүү. Газраа тасдаа шүү. Энэ зөвхөн баагаа л ажиллана шүү. За. Яг энэ хар зураасаа. Тий хар зураасаараа л ажиллана. Хайч хүүхдүүд байна. Хайч хүүхдүүд байна. Хайцлахаа дараа бодчих юм уу? Хайцлахаа дараа бодох юм. За. Цагаан нэг авш. За сууч.
За дуусчихна уу? За. За бүх хүүхд дуусгах гэдэг тийм ээ. Дуусах хүүхд байна уу? За дуусах үнийг ганц нэг К хүүхд төгшгүй байна. За тэр эдгээ бүгдээрээ төр үлээж. За. Хэвчээ. Болцох хөттэй. За энэ дууссан байна. За энэ хоёр маань дууссан байна. За энэ дууссан байна. Дуусчихна. За дуусчихъя. За дуусчихъя. За. дуусаагүй юм байна. Утсан юм. За дуусчихъя. За энэ нэг хөө. За энэ хоёр манд дууссан байна. За дууссан хүмүүс маань нааша багш руу гарчаарай. За дуусаагүй нь багшийнхаа яриаг сонсоод хайчилж чагараа. За тэгэхээр одоо багш нь энд сая Баяртлагийн зурсан материалын зургийг оруулсан байна. За тэгэхээр энэ материалыг маань ашиглаад сая яасныг харсан уу? Амжилт. Одоо хараарай. Амжилт болж байгаа биз? Тэгэхээр одоо багш нь яаж та нарыг хэдүүлээ дараагийн үйл нь юу вэ гэхээр энд дөрвөн орчин байгаа. Энэ юу вэ? За зоопарк байна тий? Энэ. За хөдөө тал маань байна. Монгол айл байна тий? Энд юу вэ? За ферм байна тийм ээ? Энд юу вэ? Мод. За одоо бүгд дууссан гэдэгт багш нь итгэлтэй. За тэгэхээр яах вэ гэхээр миний хүүхдүүд одоо өөрсдөө миний амтан бол энд л байх ёстой гэсэн газар авчирч багштай үж энд наалгах юм. Ойлгосноо? За тэгэхээр бүгдээрээ зэрэг олон давхцахын тулд явуулчих үз. За дууссан бүгд дууссан салаа найлаа. Гараа өргөдөө. Дууссан хүмүүс нь. За энэ нэгдүгээр салаа дууссан байна. За нэгдүгээр салааныхан бүтээл аваад байна шүү дээ. За тэнд скотч байгаа, энд скотч байгаа. За өөрсдөө аваад скотч амтныхаа энэ ард наагаад миний амтан бол энд л байх ёстой гэсэн газар аваач наагаарай. За эндээс скотч аваа. За хаана байх ёстой вэ? Тэр газар аваач наа шүү. Байж болно шүү дээ. Зоопарк дэж болно. Миний үгийнх чинь юу лээ? Хэрэм билүү? Хэрэм юм чи ой дотор руу авчихсан дээр юм шүү. Ой тийм л шүү. За. Ирүүс юм чинь зоопарк тийм. За бүтээлээ наацнууд нь сууж юм миний хүмүүс. Бүтээлээ наацнууд нь сууж. За дараагийн хүмүүс нь
Таван салаа аль вэ? За, нааш яваад. Танаа салаа нааш яваад. Бүтээлээ байршуулна. За, миний бүтээл бол энд байна гэсэн газар. Наахта миний хүүхдүүдээ бус хүүхдийнхээ бүтээлийг дарж наахгүй шүү. Бус хүүхдийнхээ бүтээлээс жоохон зайтай дуунаа. За. Байж болно шүү дээ. Үгүй шүү дээ. Байж болно. Туссан хайч наач. За танаа 3 хамгийн сүүлийн салаа 3 дугаар салаа. За. Би шууд чамдаа явуулъя зэ. Тэр орон дээр нэрээр юу гэж. За газ нааш нь. Чи ферм дээр явж нахна шүү дээ. Гахаа чи. За. Тэр удаа сайхан даа. Нэг дахиад ингэж чад намаа юм байна. За бүгдээрээ бүтээлээ наац. Одоо бүтээл наагаагүй хөлт байхгүй тий. За тэгэхээр одоо багш та нартай үнэлгээтэй гэдэг бүгдээрээ тэр орнд танилцчихъя. За одоо юу их вэ гэхээр миний хүмүүс энэ үнэлгээний хуудасаа гаргачих бүгдээрээ. За үнэлгээ. За эхлээд багш руугаа сайн харна шүү. За багш руугаа сайн харна шүү. За сонгосон мал амтнаа биежүүлэн зурж чадсан эсэх гэж байгаа. За дотроо бодож шүү. Ямар нэгэн тэмдэглэгээ багш нь бичээрэй гэж хэлээгүй те. За биежүүл зурсан мал амтны зургаа өнгө зогсцыг тохируулан буудсан эсэх. За зураасны дагуу цэвэр нямбай хайчилж чадсан эсэх. За одоо өөрийгөө бодож байгаад үнэлнэ. Би чадсан уу гэдгээ. За тэгэхээр хэрвээ чи чадсан бол энэ ард нь хооснууд байгаа тийм ээ? Хооснууд байна уу? Энэ дээр 1 гэж бичнэ. За тэгэхээр дахиад өөрийгөө үнэлэхдээ миний хүмүүс маш сайн бодож байгаад үнэлээрэй. За үнэлээ. Чадаагүй бол тэг, чадсан бол 1 шүү. За ёо. За ард нь бичнэ. Чадсан бол 1, чадаагүй бол тэг. Хөртгөн болж байна.
За. За өөрсдөө үнэлээ дууссан уу? За. Гарч ирчих. Гүгү. Тон. За тэгэхээр миний хүүхдүүд багш нь үнэлгээгээ одоо танаас дахиад танилцуулчих. За хэрвээ чи энэ гурвуулан дээр нэг оноо авч чадсан бол чи өнөөдрийн хичээлд яаж оролцсон бэ? Маш сайн оролцсон байна. Чи даалгавраа биелүүлж чадсан байна уу? Чадсан байна гэсэн үг. За аль нэгэн дээр нь чи өөрийгөө үнэлэхдээ би энийг чадсангүй шүү гэж гэж үнсэн болоо штэ. Хүүхдүүд тэр чадвараа чи дахиад илүү сайжруулах хэрэгтэй мэн гэдгээ бодоорой. За юу. За одоо багш нь болохоор та нарыг энд яах гэж дөрвөн орчин үүсгэсэн гэхээр та нарын хийсэн, бүтээсэн амьтад маань одоо AI ашиглаад энд багш нь харуулна. Тэгэхээр чи өөрийнхөө зурсан амьтдыг би амьтан зурсан чинь миний амьтан энд байна уугүй юу гэдгээ сайн хараарай. За юу. Хэрвээ чиний амьтныг AI таниагүй бол яасан гэсэн үг? Таниагүй бол чи тэрийгэ дахиж сайжруулах гэсэн үг. Сайжруулах нь. Чи хэрвээ бар сурсан бол тэрийгэ өшөө гой цэвэр болгох нь гэсэн үг шүү. За юу. За одоохон багш нь одоо та нарт үзүүлье. За зоопарк дээр хэдэн амьтан байна бүгдээрээ тоолъё нэ. 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14. За зоопарк дээр 14 хүүхэд бүтээлээ наасан байна шүү. За хөдөөхээр тал Монгол ах үед. За 2 3 4 хүүхэд байна тийм ээ. 4 хүүхэд бүтээл явуулсан байна. За ферм дээр 2 гахаал ирсэн байна тийм үү? За ой модон дээр 1 2 3 4 5 6 7 8 9. За 9 амт ирсэн байна. За тэгэхээр одоо хэдүүлээд жоохон хүлээх хэлүүллээ. За тэгээ харъя. За эхнийх нь болсон юм ахын дөө. За тэгэхээр миний хүүхдүүд хийжсэн бүтээлүүдээ маш сайн харшаа. За энэ ч минийх байна уу? Өөрөө чи орчин тогтсон амьтанд гарч ирж штэ. За дэлгэц рүү харъя бүгдээрээ. За эхний энэ баярлагийн маань бүтээл байна тийм ээ. За одоо. За эхний бүтээл. Харж байна уу? Хэдэн амтан байлаа? Тэгэхээр 4 амтан маань 4 л хөдөлж чадсан уу? За тэгэхээр энэ 4 маань маш сайн хэлсэн байна гэсэн. За ингэж AI бол ингэж таньсан байна. За дараагийнх нь амтыг харъя бүгдээрээ. За зоопарк. Шуун байна, эрвсүүд нь байна, чон байна. Сая матрууд нь байсан тий? Ихэд харсан уу? За одоо буцаа, хальт буцаа даа. За. Ийшээ орооцоо алга болцсон. Энэ дунд. Тэр инсүүл бол. За. Энэ матраг харсан уу сая? Буцаа да. За энд явж шүү нөө матрууд маань. Тийм байгаа зү. Тэгэхээр AI таньсан байна. За цаашаа юу? Оо, ферми 2 гахаа маань. За та нарын зургнаас ингэж таньжээ. Баага байсан байна, чон байсан байна. За шуу байсан байна, тийм ээ. За энд зарим амьтныг нь одоо сармагчин болгоод
наргацсан байна тийм ээ. Тэгж нөгөө ч байгаа. За тэгэхээр миний хүүхдүүд энэ одоо жишээ нь энэ амьт зарим нэг нь ингээд өөр амьтан болгож гаргаад байна шүү дээ. Тэгэхээр миний хүүхдүүд дараагийн хичээл дээрээ бүтээлээ өшөө сайн чимэглэж өшөө сайн сайжруулаарай гэсэн үг шүү. За ёо. За тэгээд тусч. За хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй маш их баярлалаа. Чи өөрийгөө л унсан шүү дээ надад чинь. Болсон шүү дээ. За